Сайн байна уу? Намайг Ирхэсгээд би одоо 19 настай мейкап артист. Монголд өөр дөрөө эмгтэй бодол хийгээд, химэл ус зүгээд, лайв хийгээд, тэрийг хадгалаад илүү олон хүмүүс хүргэсэн бол эрхтэй артист бол одоо их байдгүй. За би мейкап одоо чийлэлээр одоо ингэж ажиллаж хэрэгтэй. Яг тууштай бол жил хагасны өмнөөс хэрэгтэй болоод байлаа. Тэхүү сургалтаа зааж хэлсэн. За одоо ихэд бол манай өөрөө бодсоо өөрөөр нь хөвгний хөгжил талаас нь хэрэгтэй. Өөр бодлын савтай ордог. За намайг инфо мэрэгжил одоо илүү одоо ингэ төсөл зурж хараад тусч ирсэн хүмүүс манай арга ирэх ялангуяа ээж нарын мэрэгжил бол яалтсан байсан. Одоо Монголд бол дөнгөж нь бол хөгжиж эхэлж байгаа. Тэр томноо эрэгтэй мейкап артист гэдэг бол эрэгтэй хүмүүс бол байж боломжгүй явдал шиг одоо анхаад хүлээж авсан гэдэг. Тэгээд энэ хүү одоо хамтлагыг хүлээж авалт тийм ирэхэд хүмүүсийн сэтгэл одоо яаж үргэлжлэхийг одоо би хамгийн их мэдэж байна. Айгүй тийм хэцүү одоо хүмүүс ойлгохгүй. Би мейкапын мэргэжлэрээ жишээ сургалтыг төгсөөд ирэхэд 3-4 сар болсон. Тэрнийхээ ард би хамгийн анхныхаа тэмцээнд орсон. Тэр нь болохоор Miles Smith зохион байгуулдаг сезон Beauty of Season тэмцээнд оролцоод анхныхаа удаа хэд 100 удаа артистаас шилдэг 3 дугаар байранд орж ирсэн. Тэрний дараа жилээр би дахин ороод Beauty of Season-ы тэргүүн байрны удаа шилдэг артист өнөөс шалгарсан. Гэтэ юм гэж одоо ингэ нүрэ утгаар билүү чи эсвэл Монголоос айлж үхэж ийж юм уу те. За ингэ чи ингэж амьж хад үхэж яалаараа чи битүүн юм хийдэм бэ гэх мэтлэн аюул нь хейтерсүүд амир их байсан. Сараа тэгээд видео онцгийн хараатай байгаад амар хүнлүү хувийн чат руу ч юм уу хүний хувь амьдрал их хандсан байдалтай хүмүүс ихтэй. Яг үнээр бусад хүмүүс миний амьдралаар амьдраагүй миний юу өндөр чанарыг мэддэг учраас аюул дайш тавшил тий хараад өгсөн. Тэгээд зовхон баг холбоо байдаг байсан. Одоогийн байдлаар их нөхцөл байдал өөрчлөгдсөн. Би хүмүүсийн хөвшин байлгаад хандлан аюул нөлөөлөхөстэй өөрхөн зөвлөлт хийсэн ч боддог. За тэгээд хүмүүстэй би одоо үзэж хүмүүстэй би хандж шүү хэлмээр байна гэвэл за хүний ажил мэргэжил болон хувийн амьдралын зүйл бол хоёр тусдаа зүйл байдаг. За энэ дээр нэг жишээ авч болох юм бол загвар хүмүүстэй ч юм уу одоо ийм тайзнер гардаг хүн гэртээ байнга тайзнер гардаг шиг халахаар байнга бүжиглэл явдаг шүү дээ амьдрал дээр хүн зөв ажил мэргэжил дээр л хэмжүүлж хийдэг. Яг тэрнтэй адилхан би одоо ингээд өөрөө хийх ёстой ажлаа хийх үедээ би өөрөө тэр дүрдээ орж тэрхүү ажилдаа дурлаж хийдэг. Харин амьдрал дээр одоо яг чирийн бусдад адилхан бусад хүмүүстэй бусад залуустай адилхан байдаг юм шүү. Таны хөгжлөсөн надад баярлалаа.